Түүхэн улбаа жадай нуур нүүрсэн уурхайн 100 жилийн улмөр. Жадай нуур бол нүүрс малдсан 100 жилийн түүхтэй хадуулна. 1902 онд уурхай байгуулснаас одоохон болтод дүнчин төмөр замын уурхай эрхлэх, хаан торсын хөрөнгөtöд даажлан эрхлэх, дундад зөвлөд хамтран эрхлэх, Япон хуурмаг засгийн ноёрход сэргээж дахин бүтээн байгуулах зэрэг цаг үе өнгөрүүлэн, хил хязгарын жижиг балуус байснаас талнуудын нүүрсний хот болон алдаршиж, хамаг анхны гараараа нүүрс малтаж байснаас ерөнхийдөө малтаж механикчлан нэм малтах болж хөгжсөн байна. Яруу алдарт хувьсгал тудамжилтын жадай нуур нүүрсэн уурхай нь хөдөн байрын нүүрсний аж үйлдвэрийн үлгий болохоор баргүй. Өвөр Монголын ойр үеийн нүүрсний уурхай аж үйлдвэрийн эхлэл болсон байна. 1946-аас 1952 он болтох хугацаанд их хэмжээний нүүрсний их байдлын үйлдвэрлэн бас дайн хаан үсвэл төмөр замын төнд хүртэл засаж нүүрсийн төнд хүртэл хүрхэн тусална гэх ураа дурджээ. Тус нүүрсний уурхай нь чин дундад улсыг байгуулах зүүн хойд орны чөлөөт хөтөч туйлын их ач холбогдлыг үзүүлсэн байна. Энэ бол тухайн үеийн Зүнтэн төмөр замын баруун хэсгийн шугам дээрх цорын ганц нүүрсэн уурхай байж, тухайн үеийн хамгийн том нүүрсний уурхай юм. 1902 оны үед анх гараараа нүүрс малтаж байснаас тухайн үед манай дундад улсын уурхайн ажилчин хөрөнгөний дардлыг туйлаар амсаж байсан. Одоох болтод хамгийн одогчилсан аргаар нүүрс малтах болсон түүх нь дундадчуудын хүчрхэгчээр хүчлэн чармасан түүх байж, манай дундадчуудын босож зогсноос хүчрхэгдсэн энэхүү явцыг харуулжээ. Зуучлагчдад энэхүү 100 жилийн нүүрсний уурхай хөгжилтийн олон мөрийн мэдүүлэхийн тулд үүнд гараараа нүүрс малтах арга хэлбэрээс ерөнхийлөн гаргаж ерөнхийлөн малтаж ерөнхийлөн тавих дэш хувирсан явцыг багтааж байна. Бид газар доорх дуураймбал уурхайн худаг байгуулжээ. Инхүүл зуучлагчид нүүрсэн уурхайн 100 жилийн ийм нэг өнгөрөлтийг буяараа мэдэрч дийлнэ. Бид үргэлж ийм судлан суралцах ажиллах өрнөлтгөө. Сурагчид жижиг уурхай малгай уурхайн ажилчны хувьч сүмсэж худаг дотор нүүрсэн уурхайн нэг малтах ажилчны нэг өдрийг биечлэн ойлгодог. Энэ нь хүүхдүүдэд маш гүн төрөгдөл үлдээдэг. Тэд орж ирсний дараа маш сонирхож маш баярлдаг. Учир нь тэдний олонхын уурхайн худгад орж нүүрсэн уурхай нэм малтах явцыг үзэж өнгөрсөнгүй. Тэд уурхайн худгад орж хамгийн эртний гараараа нүүрс малтахаас одоогийн одоогчилсан нүүрс малтах явцыг ойлгосноор тэдний мэдлэгийн хүрээ хөвчээгч үргэлжлэн төвлөрж үлдэгэ. Энэ нэг удааны маш утга удахгүй биечлэн ойлгох ажиллах болно. 1902 онд уурхай байгуулснаас одоохон болтод нийт бараг 1 тоншор тонн нүүрс малтсан байна. Зүүн хойд орны одоогчлалтын бүтээн байгуулалтын төлөө маш олон нүүрс туслалаа. Жадай нуур нүүрсэн уурхай хамгийн анхны нэм малтсан хэмжээг нь бараг 10 түмэн том, 20 түмэн том, 30 түмэн том байсан. Одоо болоход маш омогшилтын бидний нэм малтах хэмжээ 1700 түмэн тонд хүрч хамаг илүүд 1800 түмэн тонд хүрсэн байна. Малтсан хэмжээний хувьралт нь манай нүүрсний аж үйлдвэрийн хөгжилтийг эрчилж байна. Эдгээр амжилт нь манай өргөн олон уурхайн ажилчдын шаргуу хадгалалтыг чармайлгаас сажидгүй маа. Жадай нуур ч уурхайгаас болж байгуулсан хот юм. 100 жилийн нүүрсэн уурхайн түүхэн дараа жадай нуурын 100 жилийн эренхэлэн чармаж хүчрхэгдсэн түүх болно.